За та бүхэн сайн байцгаана уу? Бөрлүүлсэн багшууд нь цагийн хүртний сургаалыг зааж өгч байгаа. За одоо бид хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд эхний йогийг хийхэд шөнийн дадлага, өдрийн дадлага гэж хоёр янз бий. За хувь нэгний ангижрахын гишүүн хэмээх чинь эхний йогийг одоо шөнийн дадлага, өдрийн дадлага гэсэн шөнийн дадлагаас нь эхэлж хийдэг. Шөнийн дадлагыг нь хийхин тулд бид нүдэндээ хар маск зүүгээд юм уу эсвэл одоо харанхуй өрөө, харанхуй агуу юу гэдгийг одоо тийм харанхуй нөхцөл бүтээх бололцоотой бол харанхуй нөхцөлд эсвэл одоо нүдээ боож жогод ингэж дадуулдаг байна. За энэ харанхуйн бясалгал гэдэг энэ төрлийн бясалгалыг төвдийн буддизм зөвхөн хоёрхан ёсонд л энийг хэрэгэлдэг байна. Нэг нь жононгийн ёс, нөгөөх нь зөгчөнгийн ёсонд. Уучлаарай, жононгийн ёс биш, цагийн хүртний ёс. Цагийн хүртний ёс, зөгчөнгийн ёс хоёрт л энэ одоо харанхуйн бясалгал гэж ийм бясалгал байдаг бахнэ. За тэгэхээр энэ харанхуйн бясалгалыг хийхин тулд танд хоёр боломж байгаа. Нэг нь одоо ямар ч гэрэл ордоггүй тийм агуу юм уу, тийм өрөө юм уу, байш юм уу, тийм юм олно, тийм байр олно. Эсвэл та нүдээ бооно. Тэгэхдээ энэ нүдний болт нь одоо дотроо ийм яг энэ нүднийхээ энд зайтай ингээ нүдээ хараатай бясалгах боломжтой тийм хөндөрүүлсэн тийм нүдний болт маск байдаг. Тэрийг хэрэглүүл их сайн. За төвдөд бол мөнчөн гэдэг нэртэй сарлагын үсээр хийсэн ийм нүдний болт хэрэглэдэг байна. За тэр бол ингээд яг шүн мэт ийм ямар ч гэрэл оруулахгүй хав харанхуй болгодог байна. За нэг талаар одоо ямар ч зай ордгүй нүдний шилшигч гэдэг юм уу. Эсвэл одоо унтах проблемтай хүмүүс байдаг шүү дээ. Унтаж чаддгүй, нүдээ заавал таглахгүй л унтдаггүй. Тийм хүмүүсийн хэрэгэлдэг тэр масктай мөн төстэй. За заримдаа онгоцонд өгдөг дөө. Тийм нүдний болт. Нүдний ийм маск гэх юм уу. За тэгээд авга харанхуйн бясалгал, баг харанхуйн бясалгал гэж байна. Их харанхуйн бясалгал, баг харанхуйн бясалгал. Их гэдэг нь одоо тэр агуу юм уу тийм харанхуй өрөөнд бясалгахыг хэлж. Энэ нүдээ боож бясалгахыг баг харанхуйн бясалгал гэж байна. За тэгэхээр нүдэндээ юм хийгээ бясалгахыг баг гэдэг байна. Уламжлалсаар бол энийг сарлагын үсээр хийдэг байсан байжээ. Сарлагын сүүлээр гэсэн юм байна. Сарлагын сүүлээр хийдэг байжээ. За яагаад шөнийн бясалгалаас эхэлж байгаа юм бэ гэвэл шөнийн бясалгал нь өдрийнхоосоо илүү амархан байх юм. За ингээд одоо бясалгал эхлэхэд хэд хэдэн нөхцөл бүрдэх шаардлагатай яа да. За тэгээ хамгийн эхнийх нь энэ газар, бясалгал хийх газар гэдэг нь одоо энэ харанхуй өрөө агуу. За бясалгал хийх цаг нь гэж байх нь биеийн байрлалын хүч, харааны хүч, хийн хүч. Тэгээд төвлөрлийн хүч. Ийм олон одоо хүчнүүд нэгдчихийж энэ шөнийн дадлагыг хийх нэ. За тэгвэл цаг нь хэзээ юм бэ? За бидний төвлөрөх газар нь одоо эхлээд тэр нь бол одоо духны хүрт. Духны хүрт гэдэг бол хоёр нүдний хооронд, хоёр хөмсөгний хооронд. Тэгтээ үл ялэг дэшээ. Одоо энэ үсний зах, үс яг төгссөн дух ус хоёрын зааг биш. Эннээс доошогоо 4 хуруу зайтай. За тэгээд энэ духны ясны цаана энэ 1 байна уу 2 хуруу зайтай байгаа гэж. Духны хүрт. За төвлөрөх газар нь бол тэр байна. За тэгээд энэ аль цагт бясалгалаа хийх вэ гэх юм бол таны баруун судлаар амьсгал гүйж байгаа үед одоо баруун хамрын самсаагаар гэсэн үг. Амьсгал ингээд баруун зүүн хамраар ээлжилж
урсдаг бахан л дээ. Яг баруун хамар онгорхоо үед хийвэл их сайн гэж. Яагаад ингэжийнэ гэвэл за энэ яагаад ингэж байгаа юм бэ гэвэл энэ хин нүдтэй холбоотой. Хин нүдтэй холбоотой. За тэгээ баруун самсаагаар 900 амьсгал, зүүн самсаагаар 900 амьсгал орж гараад ингэ солигддог бах юм. Тэгэд өглөөгөр голдуу өглөө эрт бол зүүн судал онгорхоо байдаг байна. За тэгэд эхний 360 амьсгал окторгын махбодтой, дараачийн 360 амьсгал баруун хамраар, тэгтээ энэ нь хий махбодтой. 3 дахь 360 амьсгал нь гал махбодтой, 4 дахь 360 амьсгал нь усан махбодтой. За ингээ сүүлчийн 360 амьсгал шороо махбодтой байдаг байна. За энэ бол одоо ингээд яг төрөл авахын дараалттай яг тэр дарааллын дагуу байгааг та бүхэн анзаарсан баг. Тэр үхлийн үеийн уусалт нөгөө тийш явагддаг байна шүү дээ. Энэ төрөл авахын үед эхлээд окторгүй, тэгээд хий, тэгээ гал, тэгээ ус, тэгээ шороо гэж ингэж нэгддэг бах юм. Энэ бидний зүүн хамрын самсаа. Зүүн хамрын самсаа энэ төрөлтийн одоо яг тэр махбодуудын нийлэлттэй баруун самсаагаар гүйж байгаа нь яг үхлийн үеийн уусалттай адилхан дараалттай явагддаг байна. За тэгэхээр ингээд энэ одоо ингээд зүүн судал ингээд хаагддаг бах юм. Тэгээд дараа нь амьсгал баруун самсаанд одоо баруун судал нь шилжихэд хамгийн ихэнд эхний 360 амьсгал шороо махбодоос эхэлдэг байна. Ингээд яг одоо эсрэг уруудаа явах нь шүү дээ. Тэгээд дараа нь ус, за тэгээд гал, тэгээд хий, тэгээд окторгүй махбод. Тэгэхээр баруун хамар онгохтол хамгийн түрүүн шороо махбодоос эхлэнэ шүү дээ. Үхлийн үеийн уусал. Тэр эхний йогийн дадлагыг хийхэд зөв цаг нь юу юм бэ гэвэл баруун хамар онгорхоо байх үед. Баруун самсаагаар амьсгал гүйж байгаа тэр үеийг сонгож хийвэл сайн байх нэ. За одоо дараачих нь биеийн байрлалын хүч. За биеийн байрлалын хүч гэхээр бид одоо хагас очир юм уу бүтэн очир завилгаагаар суuna. За тэгээд одоо цагийн хүртний энэ бясалгалд энэ бясалгалын суудал бол маш чухал. За ингээд хоёр нударга ингээд очир атгалтаар атгаад цавиндаа ингэж тулаад тохоогоо тэгшлээд хоёр мөр ийм дэшээ өргөгдсөн байдалд зөвхөн энэ одоо судлуудаа нуруугаал ихцэлж байгаа байдалтай юм да. За ингэж бясалгавал энэ бол одоо хамгийн сайн суудал. За тэгээд энэ одоо цавиндаа ингэж тулаад гараа очирын атгалтаар атгана гэж байгаа. Очирт нудраг. За уг нь бол бид тэгш агуулах байдлаар сууж бясалгадаг. Энэ яг цагийн хүртний дадлагыг 6 йогийн дадлагыг ийм очирын байрлалаар сууж хийвэл сайн байдаг. За энийг биеийн байрлалын хүч гэж байгаа. За дараа нь хийн хүч гэсэн байна. Хийн хүч гэдэг нь юу юм бэ гэвэл дадлагаа эхлэхээс өмнө 3 удаа хүчтэй амьсгал аваад гаргачихна. За тэгэхээр амьсгал чигдрээд ирдэг бах юм. За ингээд дараа нь төвлөрлийн хүч гэдэг нь. За уучлаарай бид энэ харааны хүч гэдгийг алгасцсан байна. Нүдний хараа хаана бах вэ? За нүдний хараа хараатайгаар бясалгана. Тэгвэл нүдээ ингэж том харахгүй, бүр анихгүй. Хагас аниастай. Онигор гэсэн үг. Онигор. Одоо Buddha eyes гэж байдаг шүү дээ. Бурхны мэлмийн нэг юм нарийсан ийм урт байдаг да. За тиймэрхүү. Тэгээд харц дээшээ чиглэсэн. Дээшээ.
одоо бүр ингээд нүднийхээ цагааны гартал эргэлдүүлэхгүй л дээ. Тэгтээ одоо харааны төвшнөөс дээшээ гэсэн үг. Дээшээ чигтээ хараатай тэгж бясалганаа. Ерөнхийдөө бол энэ хараатай бясалгана гэсэн. Хараатай бясалгана. Тэгтээ бүр бүлтийхгүй энэ үйл ялэг юм жоохон онисон маягтай. Тэгээ бүр их онихгүй байх нь шүү дээ бас. За ингээд юу болж байна? Одоо байрлалын хүч гэдэг нь духны хүрт, тий? Духны хүртэнд. За ингээд одоо цаг гэдэг нь баруун хамраа онгорох байгаа үед за ингээд хийн хүч гэхээр 3 удаа хүчтэй амьсгал аваад гаргана гэдэг чинь амьсгал жигдрээд ирнэ гэсэн үг. Тэгээд аяараа орж гарсан амьсгал. За харааны хүч гэхээр үл ялэг онисон дээшээ чиглэлтэй. За энэ харааны хүчин дээр одоо бас за өшөө зүйл дараа хэлж өгнө. Тэгэхээр одоо биеийн байрлалын хүч. Биеийн байрлалын хүч нь очирт завилгаа, тэгээ очирт нудраг. За ингээд тохоогоо тэнилгээд юм нуруу ихц гэсэн үг. За төвлөрлөлийн хүч гэдэг нь юу юм бэ гэвэл за энэ төвлөрлөлийн хүчин дээр бид одоо 4 төрлийн бясалгал хийнэ. Нэгдүгээрх нь бодлогын бясалгал. Хоёр дахь нь нэгэн үзүүрт төвлөрөл. Гурав дахь нь зуралтгүй бясалгал, дөрөв дахь нь шамдалгүй бясалгал гэсэн. За ингээд төвлөрөхийн тулд бид энэ 4 төрлийн бясалгал хийх нь шүү. За одоо энэ төвлөрлийн хүч гэдэг энэ 4 бясалгал байна шүү дээ. Энэ 4-ийн хамгийн эхнийхийг одоо бид ярина. За энэ бол яагаад гэвэл хамгийн чухал нь бодолгүй бясалгал. Энэ бодолгүй бясалгалыг их хүчигт юутай зүйрлсэн байна вэ гэвэл сүм хийд дотор байж байгаа шүтэн зураг юм уу баримл мэт гэж зүйрлсэн байна. Шүтэн зураг юм уу баримл мэт сүм хийд доторх. Бурхны танка одоо шүтэн зураг баримл бурхан одоо тийм шүтэний зүйлс мэт гэж зүйрлсэн байна. За эсвэл дөнгөж төрсөн хүүхэд мэт гэсэн байгаа. Тэгэхээр дөнгөж төрсөн хүүхэд бол уйлжил байгаа л да. Тэгэхээр яг төрөөд 7 хонж байгаа ч юм уу тий. Төрөөд удаагүй хүүхэд мэт гэж зүйрлсэн байгаа. За энэ яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад зураг мэт шүтэн мэт гэж байгаа вэ гэвэл гадагшаа бид юу ч хайхгүй. Гаднаас бид юу ч хайгаагүй. Дотрооч бид юу ч хайгаагүй. Гадагшаа бид юунд ч дургуцаагүй. Дотогшооч мөн юунд ч дургуцаагүй. Юунаас ч татгалзаагүй. Зүгээр л юу ч бодохгүй. Юу ч бодохгүй яг л зураг шиг эсвэл баримл шиг. Тэгж бясалгах юм. За эсвэл төрөөд удаагүй нялх хүүхэд. Төрөөд удаагүй нялх хүүхэд яадаг вэ гэхээр тэр ерөөсөө юу ч хий гэж шамддаггүй. Тэгсэн мөртлөө юу ч хийхгүй юмсан ч гэж шамддаггүй. Үгүй ийм юм байна. Тэр юу ч хийх гэж оролддоггүй. Юу ч хийхгүй ингээд зүгээр ингээ амгалантай байяач гэж оролддоггүй. Алийг ч оролддоггүй. Нялх хүүхэд. Тэгэхээр энэ бодлогын бясалгалд олон одоо чанарууд нэгж ижил бүтэх бах. Тэгтээ 2 гол чанар байгаа. Юунд ч анхаарахгүй. Одоо юунд ч зориагүй гэх юм уу? Юунд ч зориагүй. Тэгсэн мөртлөө бүр ийм одоо бүгдийг орхицсон ийм сул амгалантай юмч биш. Юунд ч анхаараагүй, юунд ч анхаарч ингэж зориглоогүй. Тэгсэн мөртлөө бас бүрэн тайвширсан ч биш. Яг л зураг шиг, баримл шиг, эсвэл нялх хүүхэд шиг. Нялх хүүхэд яадаг вэ гэхээр ингээд
Яг нэг юмд зориод ингээд анхаарал байгаа юм тэрэнд юу ч байхгүй, юунд ч анхаарахгүй. Юу ч анхаарахгүй тэр хүүхэд. Тэгсэн мөртлөө 50 яг ийм 50 юм уу гэхэд 50 бас биш. 50 ч биш. 50 ч биш, анхаарсан ч биш. Аль нь ч биш. За энийг одоо өөрөөр хэлэх юм бол тэр нялх хүүхэд юу ч бодоогүй байдаг. Тэгсэн мөртлөө юм бодохгүймсан ч гэж бодоогүй байдаг. Юм бодохгүймсан ч гэж бодоогүй, тэгээ юу ч бодоогүй тийм л байдаг. За энэ нэгдүгээр йогийн төвлөрлийн хүчинд ийм дөрвөн төрлийн бясалгал байх нь шүү дээ. Энэ дөрвөн бясалгалын хамгийн ихнийх нь юучгүй хоосны бясалгал. Энэ бодлогын бясалгал. За энэ юучгүй хоосны бясалгалыг та үнэхээр энийг хийх юм бол нөгөө гурав нь автоматар гараад ирнэ. За ингээд энийг мэдээж би илүү дэлгэрүүлж тайлбарлана. Тэгэхдээ яг одоо бол бидэнд энэ одоо анх энэ йогийг дадуулж эхлэх юу хэрэгтэй вэ гэвэл бид төвлөрөх газар нь байна, цаг нь байна, биеийн байрлалын хүч, харааны хүч, хийн хүч, төвлөрлийн хүч. За иймэрхүү хүчнүүдийг бүрдүүлж бясалгалаа эхлэх нэ. За та ингээд одоо энэ эхний йог нь төвлөрлийн хүчний эхний йог нь хамгийн чухал гэдэг шүү дээ. Энэ чинь яагаад энийг сүм хийд доторх шүтэн зурагтай адилхан гэсэн юм бэ гэвэл би одоо ингээд инээмсэглэж байгаа юм зураг зурчих л та за. Инээмсэглэж байгаа хүнийг зурчих. Тэгэхээр тэр зургийг харахад ингээл инээж л байна. Тэр зураг инээх юмсан ч гэж оролддоггүй. Тэр зураг инээхэ болиоч гэж оролддоггүй. Тийм биз? Тэр чин зураг юм чин тэрэнд инээмсэглэе гэж оролдох хэрэг байхгүй. Инээмсэглэхэ болиоч гэж оролдох тийм хэрэгцээ тэрэнд байхгүй. За тийм учраас энийг зурагтай зүйрлсэн байгаа юм. За ингээд одоо энэ зураг гэдгийг нэг их сайн ойлгохгүй л нялх хүүхдийг бодох хэрэгтэй. Тэр нялх хүүхд хизээч 50-гүй те. Хизээч 50-гүй. Тэгсэн мөртлөө юунд ч зориогүй. Тийм байдаг үстэй. Юунд ч анхаарахгүй, юунд ч зориогүй тэгсэн мөртлөө хизээч 50 биш. Юу ч бодоогүй байдаг. Дээрээс нь юу ч бодохгүймсан ч гэж бодоогүй байдаг. За тэгж л ойлгоход болно. Тийм нялх хүүхдэд ингээд би маргааш тгий шүү, ингээ шүү, одоо тгий ингээ гэсэн ямар ч тийм бодол байдаггүй. Тэгсэн мөртлөө бас би одоо хитрхи юм бодоод шүү, одоо жоохон тайвшаа, одоо ингээд унтъя энтер гэсэн ч тийм бодол байдаггүй. Аль нь ч байдаггүй гэсэн. Тэгэхээр зүгээр л юу ч байхгүй, ямар ч бодол байхгүй тийм бясалгал. Тэгээд энийг бодолгүй бясалгал гэж нэрлэдэг байх нэ. За тэгэхээр яагаад бид одоо энэ эхний йогт зорилго нь юу вэ гэхээр бид хоосон дүрс олж харах. За энэ хоосон дүрс чинь бидний үеийн хийнүүд уусаад одоо ариун бэлгүүний ариун үзэгдлүүд ургаж ирж байгаа нь хоосон дүрсний маягаар ургаж ирж байгаа юм. За тэгээд энэ хоосон дүрс нь бидний нөгөө олох гээд байгаа төгс биений одоо суурь хөрөнгө нь болж өгнэ гэж ойлгоно. За энд нэг ямыг тайлбарлаж өгөхөд яагаад духны хүртэнд бид төвлөрч байгаа юм бэ гэвэл яагаад цагийн хүртэнд энэ духны хүртэнд төвлөрдөг юм бэ гэвэл духны хүрт бол одоо бидний сэрүүн үетэй холбоотой. Тийм учраас. За тийм учраас одоо бусад хүртэнд дадуулснаас духны хүртэнд дадуулах нь хоосон дүрс олж харахад илүү ашигтай байна гэж үздэг. Тэр төгс бие гэдэг маань энэ энергийг эхлээд бид олох хэрэгтэй, олж үзэх хэрэгтэй. Тэр нь хоосон дүрсний маягаар бидэнд үзэгдэх юм а гэсэн үг. За ингээд эхний үед тэрийг олж харахад бол одоо тийм төгс биш. Зөвхөн л одоо нэг үр байх нь шүү дээ. Тэгээд ингээд дараачийн йогуудаар ингээд сайжрсаар байгаа төгс бий болон хуурна гэсэн. За ингээд эхний йогийн үед сордууд буюу ангижрахын йог гэдэг энэ йогийн үед
Бидний 5 метр хүү хураагдаад бидний одоо 10 хий гол судлан дуусаж энэ кармик үеийн үзэгдлүүд бүгдээрээ арилаад бидний ариун мөн чанар дотоодын ариун мөн чанар ийм ариун энерги болон дүрс маягаар ургана гэсэн үг. За ингээд одоо ариун бус үзэгдлүүд арилаад ариун үзэгдэл ургана гэхээр ингээд бидэнд нэг л хол сонсогдож байгаа юм л доо. Тэгвэл иймэрхүү тохиолдлууд бидэнд маш их байдаг гэвэл та яах вэ? Та бүхэнд бас тийм жишээ одоо гаргаад ирвэл зөндөө л байгаа бах. За энд би нэг жишээ хэлье. Жишээлх юм бол одоо ингээд өнөөдөр гадаа цаг агаар маш муухай байлаа гэж бод. Муухай ч юу ах одоо ингээд бүрхэг, наргүй, ийм жоохон тийм тааламжгүй цаг агаартай өдөр байлаа гэж бодъё. За ингээд та гадаа гараад ирнэ энэ цаг агаар нөх онц биш. Тэгэд тэрнээс болоод ч юм уу үгүй ч юм уу таны сэтгэл тийм их айхтар гоё биш. Сайхан биш. За ингээд байж итл та ингээд чихэндээ маш сайхан хөгжим сонсъё гэж бод. Чихэндээ ингээд чихвч хийсэн чинь үнэхээр гоё хөгжим явж гин гэж бод. Чихэндээ ингээд хөгжим хийнгүүт таны энэ харж байгаа энэ хүртэж байгаа гадаад байдал чинь тэгж их айхтар өөрчлөгдөхгүй л дээ. Тэгсэн хэрнээ таны сэтгэл тэр төрөний байснаас хамаагүй илүү өөр болоо явчихдаг. Шал өөр. Төрөвчийн байдлаас хэдийгээр юу ч өөрчлөгдөөгүй боловч таны тэр одоо харах өнцөгч өөр болчих. Та юмыг харахтаа өөрөөр хараад эхэлчихнэ шүү дээ. Энэ хөгжмнөөс болоод. Яг цаг агаарын талаас бол юу ч өөрчлөгдөөгүй тэр онцгүй цаг агаар онцгүй чигээрэл байгаа. Тэгвэл таны мэдрэмж өөрчлөгдсөн. Тэр хөгжмөний нөлөөгөөр тэр цаг агаарын муу байдал танд муу байдлаар нөлөөлж чадхаа болчихж байгаа юм. Тэгээ энд одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ цаг агаарын муу байдал чинь үнэн байдал байхгүй. Үнэн байдал юм байна. Бидний одоо үнэн байдал энэ. Гэтэл энэ хөгжим чинь үеийн нөлөө болчихж байгаа. Үеийн нөлөө. Тэгээ цаг агаарын муухай байдал бурхан харсан ч муухай, өөр хэн нэгэн харсан ч муухай, би харсан ч цаг агаар муухай цагаа муу цаг агаартай өдөр байна даа л тэгж хэлмээр. Гэтэл чихэндээ сайхан хөгжим, сэтгэл сэргээсэн хөгжим сонсоо явж байгаа юм тэр муухай цаг агаарыг муухай байна гэж харахгүй болчихж байгаа юм л дээ. Тэгээ үеийн нөлөөнөөс болоод бид үнэн байдлыг үннээр нь харж чаддаггүй маа гэж. Та ингээд чихэнд сайхан хөгжмөө аваа хайчихаар одоо өөр гарагт хүрээд ирсэн юм шиг байдал гинт ингээ муудаа явчих нь шүү дээ. Энэ яг хөө тийм сайн жишээ биш л дээ. Тэгвэл энэ бидэнд одоо маш их тохиолддог. Тэгвэл биднээс энийг ингэж анзаардаггүй л байж байгаа. За сайхан хөгжим сайхан. Тэгвэл биднээс сайхан хөгжмөний нөлөөнд ор баймааргүй шүү дээ. Биднээс энэ нөлөөг арилгах сонирхолтой. За одоо ингээд одоо нэг бясалгал хийгээд үзье. Бясалгал хийж эхлэе. За бясалгал бэлтгэхийн тулд эхлээд бид одоо очир завиллаар суугаад хагас юм уу бүтэн очир завил. За гараа очгийн атгалтаар атгаад эрхийгээ дотор нь эрхийгээ энэ ядам хурууны төгсгөлд ядам хурууны суурьнд эрхийгээрээ дарж агаад 4 хуруугаа нуглаад атгачихна. За энийг очрын атгалт гэж байгаа. За тэгээд 2 нудрага 2 цавинда ингэж тулгаад тохоогоо тэгшлэнэ. За ингээд нуруу ихц. За нүдний одоо нөгөө нүдний болт маягтай юм байвал тэрийг хэрэглээд нүдний маск. За хараа дээшээ чиглэлтэй үл ялэг анисэн. За тэгээд төвлөрөх цэг бол бидний хараа ухамсар анхаарал
цөмөөрөө Духны хүрд гол судлан дотор төвлөрсөн байна. За ингээд энэ очрын атгалт энэ байрлалаа уг нь бяцлаглынхаа туршид ингэж хадгалж чадвал маш сайн. Тэгээд чадахгүй бол яг хөө биеэ суллаад одоо өөр төвтэхнэр сууж болно. За бүр болохгүй бол одоо тэгш агууллын байдалтайгаар ч гэсэн бяцлагж болно. За ингээд энэ очрын атгалтанд дасаагүй байгаа бол гараа тэнийлгээд алгаа тэнийлгээд одоо гуйн дээрээ дарж хагаад тохоогоо ихцлээд ингээд бяцлагсан ч бас болно. За ингээд бүр болохгүй бол эглийн бяцлаглын байрлалаар суунаа. За ингээд одоо амьсгалаа жигдэхийн тулд 3 удаа хүчтэй амьсгал авч гаргана. За одоо таны амьсгал ердийн жигд болсон байна. Нүдээ хагас санаатай, нүд хараастай. Нүдний хараа дээш чиглэсэн. Бүр эгц дээшээ эргэсэн биш, ялгүй дээшээ чиглэлтэй. Хараатайгаар бяцлахна. Гэхдээ анхаарал харц ухамсар 3 Духны хүрдэнд гол судлан дотор. Духны хүрд анхаарал харц төвлөрөл цөм Духны хүрд гол судлан дотор төвлөрсөн байна. Бидний сэтгэл, нүд, ухамсар 3 Духны хүрдэнд гол судлан дотор төвлөрсөн байна. Одоо
Бодолгүй бясалгал. Бодолгүй бясалгал. Бодолгүй йог. Та бусад хүмүүсийг бодох хэрэггүй. Өөрийгөө ч мөн бодох хэрэггүй. Гадаад үзэгдлийн хойноос ч бүх үзэлд дотоод сэтгэлээч бүү анхаар. Юу ч бодох юмсан гэж бүү оролт. Юу ч бодохгүй юмсан ч гэж бүү оролт. Сүм хід доторх шүтэн зураг юм уу эсвэл баримл мэт. Баримл юу ч хийх гэж оролддоггүй. Юу ч хийхгүй юмсан ч гэж оролддоггүй. Баримл юу ч хийдэггүй. Юу ч хийхгүй юмсан ч гэж оролддоггүй. Яг л нялх хүүхэд мэт. Нялх хүүхэд юу ч боддоггүй байхын хажуугаар юм бодохгүй юмсан ч гэж боддоггүй. Нялх хүүхэд юу ч бодохгүй байхын хажуугаар юу ч бодохгүй юмсан ч гэж боддоггүй. Төрөө 7 жогоо нялх хүүхдийг сана. Энэ бол бодолгүй йог. Таны сэтгэл, таны нүд, таны энерги гурвуулаа духны хүртэнд гол судлан дотор төвлөрсөн байна. Духны хүртэн дэх энэ гүнзгий хар нүх духны хүртэн дотор төвлөр. Юу ч бод. Энэ бол бодолгүй йог. Зөв гэж бод, буруу ч гэж бод. Юу ч бод.
За энэ бясалгалыг бид голдуу 1 цаг хийдэг. Төвдийн цагаар нэг өдөрт 32 цаг байгаа гэж тэд итгэдэг. За ингээд бодохоор бидний цагаар бол 45 минут. Тэдний хувьд 1 цаг гэж тооцогддог. Бодолгүйн бясалгалыг 45 минутаас 1 цаг хийх ёстой. Яг л шүтэн зураг, баримл мэт. Эсвэл төрөөд удаагүй нялх хүүхэд шиг. Таны сэтгэл, энерги, харц, цөм духны хүрдэнд төвлөрсөн байна. Сэтгэлээ яаж тэнд аваачих юм бэ гэвэл сэтгэлээ зүгээр л яг духныхаа хүрдэнд аваач. Нүдээ хөдөлгөөнгүй тогтооход анхааралч мөн
Сэтгэл мөн тогтно. Энэ бол бодлого юм бясалгал. Тэгэхээр юу ч битгий бод. Юу ч бодохгүй саанч гэж бүү бод. Хэнийг ч бодох гэж бүү оролт. Өөрийгөө ч бүү бод. Юу ч бодлого зөвхөн шүтэн зураг баримл мэт бодолгүй бясалгал эсвэл дөнгөж турсан нялх хүүхэд мэт. Нялх хүүхэд юу ч боддоггүй. Юу ч бодохгүй саанч гэж боддоггүй. Таны нүд, таны сэтгэл, таны энерги цум духны хурданд төвлөрсөн байна. Духны хурданд гол судлын дотор. Төвлөрөх гэж хичээхгүйгээр төвлөрөх. Тэнд бай гэж хичээхгүйгээр тэнд бай. Юу ч битгий бод. Бусдыг ч бүү бод, өөрийгөө ч бүү бод. Энэ бол бодлого юм бясалгал.
Юу ч байх гэж оролдох хэрэггүй. Юу ч байхгүй тулд ч оролдох хэрэггүй. Юм бодохгүймсан ч гэж бүү бод. Юм ч бүү бод. Яг л шүтэн зураг. Сүм хийдүүд дотор байдаг баримл юм уу? Шүтэн зураг мэт. Нүд хагас аниастай. Тэгтээ хараастай. Харааны төвшнгөөс дээш чиглэсэн. Хөдөлгөөнгүй тогтно. Энэ гүн харанхуй юу чгүй хоосон дээр төвлөр. Юу чгүй хоосон дээр төвлөрөхгүйгээр төвлөр. Сэтгэлийн тэнд байлгах гэж хичээхгүйгээр сэтгэлийн тэнд байлга.
За та бүхэнд баярлалаа. Гүнзгий амьсгал авна. Гүнзгий амьсгал гаргана. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Хоёр алгаа хооронд нь үрээд бүх биеэлээд биеийнхээ члийг гаргана. За та бүхэн энэ нүдний боолт юм уу тийм зүйл бэлдэж энэ дасгалыг хийвэл их сайн. Харанхуйн бясалгалыг нүдний боолт, нүдний масктайгаар хийвэл маш сайн. За эсвэл харанхуй руу хав харанхуй тийм газар олж бясалгавал зүгээрээ. За энэ бодолгүй йог гэдгийг та бүхнийг ойлгосон байхаа гэж найдаж байна. За ингээд сүм хід доторх шүтэн зураг мэтгээд нөгөөх нь дөнгөж төрсөн хүүхэд мэтгээд ийм хоёр янзын жишээ энд өгсөн байгаа. Тэгэхээр аль нь та бүхэнд бодоход илүү утга төгөлдөр санагдаж байна. За тэрийг бодоод ингээд бодлогын бясалгалыг хийхийг хичээгээрэй. За ингээд манай энэ удаагийн хичээл өнөөдөр үгээр өндөрлөж байна. Та бүхэн зохих зориулга ирүүлгийг уншаарай. Хураасан буйнаа зориулхаа бүү мартаарай. За дараа дахин золготлоо баяртай.